Сайн байна уу? Танд хүний хөгжлийн ордны ерөнхий бүтцийг танилцуулж байна. 1-р давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар. Сэтгэлийн сод уянга төрийн бус байгууллага. Нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажилтан. Барай заслын төв. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Дорнод аймаг дахь салбар. 2-р давхарт хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх танхим. 3-р давхарт хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа. 4-р давхарт залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап төв. Кафе, аймгийн ахмадын хороо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дорнод аймгийн зөвлөл. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөө үйлдвэрчний эвлэлийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл. Хүний хөгжлийн ордны Б байранд биеийн тамирын танхим, ахмадын чөлөөт цагийн төв байрлаж байна.